Сайн цаана үзэгчтэй хобби нэвтрүүлгийн шинэ 7 хоногийн дугаар яг одоо хүрч байна. Тэгээд бидний энэ удаагийн зочноор хөөрөг сонирхогч, цуглуулагч Улам Ундрах ах маань зочин болж оролцож байна. За намайг Төгмөдийн Улам Ундрах гэдэг. За миний нутаг ус бол Үнэгүй аймгийн Мандлан усан бас гаралтай. Ер нь бол Совын төвд өсөж одоо 8 жил сургууль төгслөө. 8 жил төгслөө бол Совын төв дээр байсан. Тэгээд одоо нөгөө зах зээлийн үед 90-ад оны дунд үеэр хот руу иж автагаа орчил одоо хотод ажиллаж амьдарч байна да. Би түрүүлсэн та хөөрөг сонирхогч цуглуулагч гэсэн. Анх яагаад одоо хөөрөгтөө холбогдчихв тийм үү? Миний ойлголтоор бол яг таны насны үеийнхэн бас нэг тийм зах зээлийн бас их хүнд үеэс гарч ирсэн хөөрөгнөөс бас зэрэг холдууд юм одоо социализмын үед хөөргийг бас хоригддаг байсан юм шиг үлээ. Тэгээ одоо сүүлийн үед сэргэж байгаа гэсэн. Та энэ талаар бас үзэгчтэй түүхээ авалцаач. За хөөрөг сонирхож ирсэн түүх маань өөрөө бас аягүй сонирн байдаг. За манай аав Өмнөг аймгийн Мандлан усанд аав ээж маань хоёулаа багш. Манай аав бол Мандлан усын хичээлийн эрхлэгч. Ээж маань бага ангийн багш байсан. За манай сум бол өөрөө 8 жилтэй. Дотор байранд хөдөөний хүүхдүүд 8 жилд сургууль сурдаг, дотор байранд ажиллаж амьдардаг, сурдаг байсан. За тэгээд хөдөөний айлын хүүхдүүд бол дотор байранд ирээд идээшгүй ерөнхийдөө одоо ээж аавынхаа үр дээрээс гарсан 1 2 3 дугаар ангийн хүүхдүүд бол яг нөгөө дотор байранд ирээд сургуультай явж байгаа өвөл зуны цагт бол оргоод гэрлүүг явчихдаг. Тэгэхээр аав нөгөө хичээлийн эрхлэгч байсан учраас нэг мотоциклтай нөгөө айлын хүүхдүүдийг бүртгэж ирүүлэх байлгахын тулд хичээл номд нь авч явахын тулд бол аав маань араас нь одоо мотоциклтай тэр үед одоо мотоциклаас үл байсангүй мотоциклтай одоо би өөрөө айлын том хүү. Тэгээд хань татаж бол аав бол намайг мотоциклтай давуулж сундалж авчирдаг байсан. За тэгээд нөгөө хөдөөний айлуудаар нөгөө хүүхч шуухад нөгөө 10 км газар ойрхон шүү дээ Совын төв бол тийм газрууд дээр давхад өрөөд очино. Нөгөө хүүхдүүд маань оргоод очицооцсон байдаг. За тэгээд нөгөө хүүхдээ бүртгэдэг ер нь болохгүй сургуультай яв одоо хичээл номонд явах хэрэгтэй. За ээж аавд нь бол одоо ингэж орж цааш явж болохгүй гэсэн байдлаар одоо тайлбарлаж ярилцдаг байсан аав маань. Одоо миний мэдж байгаа ухаарж авах үед. Тэгэхээр нөгөө хөдөөний айлуудаар очихлоор мэдээж тэр үед бол одоо үндсэн тагшинд идээ удаага хийж өгдөг. За нутаг усандаа 1 2 айлууд хөөрхтэй хөөрөөр тамхилдаг. Тэр үед л одоо манай нутгийн одоо ийм хөөрг энэ хөөргч одоо ийм учиртай энийг ч одоо халтхан маань гэдэг манай нутгаас гадалтай ийм хөөргнүүд байдаг. Ийм учиртай хөөргнүүд гэдгийг л одоо ухаан орсон цагаас эхлээл манай аав нь тайлбарлаж ярьж л одоо хөөрг рүү хөтлж оруулж ирсэн да. Ер нь бол хөөргний тал дээр бол. За хөөрг маань дотроос их олон төрөл янз баг шиг байна. За та одоо ямар төрлийн хөөргнүүд яг одоо бит хоёрын урд байна вэ? Хэмжээ загварыг өгөх юм уу? За хөөрг бол өөрөө дандаа чулуугаар хийдэг байгаа хөөргнүүд. За манай Монголд хийгдэж байгаа чулуунууд бол ер нь дандаа манай төрлийн чулуунууд байгаа. За миний урд тавьж байгаа миний өөрийн цулуулганы хөөргнүүд бол дандаа манай төрлийн чулуунууд. За өнгөнүүд бол сайн анзаараад харах юм бол одоо янз янзын өнгөтэй чулуунууд байгаа. За энэ бол ер нь манай төрлийн чулуунууд юм. За манай төрлийн чулуунаас гадна бол цагаан хашаар хөөрг хийдэг байгаа. Цагаан хаш хөөрг бол ер нь бол Оросоос ерөнхийдөө орж ирдэг хаш хөөргүүдээр одоо хоёр талд нь байгаа хоёр хөөрг, гурван хөөрг байгаа. Одоо хоёр баг гарын хоёр хөөрг, дунд гарын хаш хөөрг. За чүнчиг нуруу гэдэг хөөрг байдаг. За тэр бол манай Өмнөг аймгийн Мандлан усан бас гаралтай. За богд руу бол бас чүнчиг нуруу бас гардаг. Замагт маань бас гардаг. За тэгээ халтар маань байна. За тэгэл тийм чулуунуудаар л хөөрг хийж байгаа. За урт талд байгаа энэ хөөргнүүд дээр одоо энэ дээр бол усан болор дээр үед бол яригддаг байсан сүүжин болор хөөрг гэж байгаа. Цаа талынх нь бол энэ утаат болор гэдэг. Энэ бол нэг төрлийн чулуу байгаа. Өнгөн нөр. За энэс гадна бол алтан ус болор гэж байдаг. Энэс гадна алтан ус болор бол манай Монголд бол бас нэг болдоггүй. Энэ бол Барзелаас ирээд орж ирдэг. Сүүжин болор уу утаат болор бол Монголд бас байдаг. Би бас нэг харцангуй залуу хүний хувьд гэх юм бол нэг хөөргний
яг үндсэн зорилгын бас төдийлэн сайн мэдтгүү тийм. Хөөрөг маань яг ямар одоо учраар зорилготойгоор үүсч хөгжсөн юм бол хүмүүс яг одоогийн байдлаар одоо бидний амьдарч байгаа нийгэмд одоо ямар зорилгоор хэрэгжилж байгаа вэ? За яг хөөргөний үүсэл хөгжлийг ингээ ярихлаар бас зүгээр тэмдэглээс л бид уншиж байгаа юм л да. Ер нь интернетээс ухаад ойлгоод уншаад бол янз янзаар л бичсэн байдаг. Ер нь бол зөвхөн миний ойлгож байгаагаар бол нэг 16 дугаар зуунаас үүсэлтэй гэж ярьдаг. За 16 дугаар зууны үеийн их хаадуудын үргэлж бага хаадууд бол ерөнхийдөө хөөрг эдэлж ирж байсан гэсэн түүх судалтууд байдаг. Нөгөө талдаа бол Европоос ерөнхийдөө хөөрг үүсэл гарна бол гаралтай гэсэн байдгийн байлаа. Европоос зүүн өмнөд Аз руу энэтхэг рүү ороод энэтхгээс наашаа Хятад руу ороод Хятадаас наашаа Монгол руу орж ирсэн гэсэн. Яг ингээд хөөргөний үүсэл хөгжлийг ингээд судлаад ингээд үзэх юм бол бас яг тэр улсаас гаралтай, ийм улсаас гаралтай гэсэн юм бол байхгүй. Зарим нь бол Хятадаас гаралтай л гэж байдаг, зарим нь энэтхгээс гаралтай л гэж байдаг, зарим нь Англиас гаралтай гэж байдаг. Ингээд түүх сурвалжууд болохоор харилцаа адилхан мэдээлэл өгдөг. Ер нь бол 16 дугаар зууны их үеэс ер нь хөөр ер нь үүсч хөгжөөл. Тэгэл одоо үед бол энэ 21 дугаар зуунд бол хөөргийг төгс хэлбэрээр нь одоо уламжлуулж үндэсний өв соёл болгож одоо хэрэгжилж байгаа улс нь бол Монгол улс гэж л хэрэгжилж байгаа. Урагшаа бол Хятад руу бол хөөрг бол байдаг. Гэтэ Хятад хөөрг яг Монгол хөөргтэй харьцуулаад харах юм бол бас хийс загварын үед юм уу, толгойн үед юм уу, загвар дизайн үед юм уу, бас л арай л хурж чадахгүй. Тиймэрхүү байдаг. Энэ хөөрг маань ЮНЕСКО дүрэн бүртгэлтэй байдгүй. Аль улсын нэр дээр өгд юм бол манай урт төршийн нэр дээр үү, Монголд эсвэл арай өөр үү? Та түрүүлээ нөх хөгжил нь одоо баг Монголд хамгийн дээд зэгтээ хүрчихсэн байна гэдэг жийсэн. Одоо яг нь аль улсын нэр дээр баг хөөрг маань яваад байна. ЮНЕСКОд баг манайх бүртгэлтэй байгаа ах шүү. Тэг хөөрг бол за Хятадууд бол өөрсдийн өмч хөрг гэл одоо үндэсний манайхны имиж одоо баг л манайхан гэж бүртгүүлээд байдаг. Тэгэхээр хөөрг бол ЮНЕСКОд манай Монгол улсад бүртгэлтэй байгаа ах. За манайх бол хөөргийг бол манай хөөргийг хаш хөөргийг одоо хөөргөний түүх соёлыг одоо дээд зэрэгт нь хөгжүүлээд тавихтаа бол сайхан чулуугаар бол дандаа бүсэн биеийг нь одоо их биеийг нэгээд за тэгээд толгойг нь бол дандаа шүнэн толгой тавьж хийдэг байх. За нуух бол мэдээж алтан нуухтай. За тэгээд доош ороод ирэхлээр бол мөнгөн тавтай, зааны соёо холбоотой. Манайхан бол бас улсуудыг хараад байхад зааны ясан холбоо гэж тайлбарлаад байдаг юм. Зааны яс бол биш үү? Зааны соёо баг. Зааны соёогоор л холбоо хийдэг. Бусдаар бол яс гэдэг юм одоо биеийн яс, шүмүний ясаар бол холбоо бол хийдэггүй. Зааныхаар бол. Энэ ер нь ямар хөөргийг одоо сайн хөрг гэдэг юм бол бас нэг тухайн дархнаас хамаарх уу эсвэл одоо чулуунаас гэдэг юм уу тийм. Хөргийг таны хувьд гэх юм бол за энэ хөрг сайн хөрг байна даа гэдэл. Энэ ч нэг моолыг байна. Энэ яаж ялах юм бэ? За ялгахад бас амархан. Ер нь бол мэдээж бол чулуу хамгийн түрүүнд бас нэлээ одоо сайн хөрг муу хөргийн тал дээр бол яригдана. За манай хөрг бол ер нь харахад бол гэрэлтдэг байх хэрэгтэй. Чулууг ингээд анх бий болгоод одоо хэлбэртэд дөрвөлжлээ гаргаад ирэхэд гэрэл тусахад бол цаат нь бол гэрэлтдэг байх хэрэгтэй байгаа. За тэгээд ер нь бол манай Монгол улсад олдож байгаа чулуу бол дандаа сайхан юм бор шаргалтай хөрмөр чулуунууд. Манай төрлийн чулуунууд байна. За цай өрөнгөтэй одоо энэ урагшаа харж байгаа энэ алтар маань байна, харлаг маань байна. За энэ улаан алтар байна гэл тэр бол манай төрлийн чулуунууд. За чулууг бол хөөргөөр гаргахад сайн хөрг муу хөрг гэдгийг бол чулуунаас гадна нөгөө хийц хэлбэр хэмжээ нөгөө хийж байгаа дархан хүний уран ухаан бол нэлээд шаарддаг зүйл байдаг л та. Сайхан чулуу бол хийлгэхдээ их баг намаа авахгүйгээр масаа хийдэг хүнээр л хийлгэж одоо гарах хэрэгтэй. Тэгэхээр том жижигтэй биш чулууны хийсэн уран ухаандаа чулуундаа л ерөн захирагдаж одоо хөөргөний үнц гардаг байхаа. За хөөрг бол ер нь харахад одоо хөөргөний уран ухаан юунаас шаарддаг гэхлээр хөөргийг чинь сайхан хэлбэрдээд жин там болгоод ингээд дөрвөлжилж аваад ерөнхий хэлбэрийг ингээд толгоогоор сайхан гаргуулад за тэгээд
Дараад нь зөвхөн энэ гуурсаар ухаж одоо энэ дотор талын өнгөлгөө дотор юм хийчих хөөргөн дээр бол. Тэгэхээр энэ дотор талын өнгөлгөө гүйцэтгэл бол зөвхөн энэ гуурсаар хийгдэх учраас гуурс бол маш бага бах хэрэгтэй. Дараагаар бол биш. За мэдээж дотор талын өнгөлгөө бол гадна талын өнгөлгөө шиг бол сайхан өнгөлгөөтэй байх хэрэгтэй. За тэгэхээр нөгөө хөөргөний ам толгой бол дандаа тэгштэйгээр явдаг. Тэ 16, 18, 20, 22, 24 тий 26, 28, 30, 32. Тэгээ 36 хүртэл их гарын хөөргөнүүд бол ер нь 28-аас 36 хүртэл их гарын хөөргөнүүд. За дунд гарын хөөргөнүүд бол 22-аас 26-гийн хооронд. За бага гарын хөөргөнүүд бол ерөнхийдөө яг диаметрээр ярьж байгаа шүү дээ. Диаметр нь бол 20-аас доош 16, заримдаа 14 ч гэсэн хөөргөнүүд байдаг. Хөөргөн дээр нэмээд асуухад зарим нэг хөөргөнүүд маань энэ дээр их зурагтай ч юм энэ байгалийн яг үндсэн өөрийнх нь тогтцоо тий. Эсвэл яг хуу нэмж зурд юм болов. Би сайн мэдтгүү. Тий. Хөөргөний зураглал бол яг энэ байгалийн тогтцоороо гарч ирээд байгаа юм л та. Одоо ямар чулуу байна гэдэг чинь нөгөө цаанаасаа нөгөө байгаль их өөрөө бүтээсэн чулуу учраас одоо ухаад хэлбэрдээд янзлаад ороод ирэхэд бол өөрөөсөө л одоо ингэж өнгөн гарч байна. Баснаар бол манайхан бол өөрөөсөө будаг өгөх байт юм уу өнгийн өөрчлөх бол юм байхгүй л те. Одоо энэ жишээ бол энэ талдаа одоо нүдний сүсгийн мэтэлдэртэй өнгөтэй байгаа боловч нөгөө талдаа эргүүл харах юм бол одоо өөр алтартай хаалгатай байх жишээ. Та хоёр талаараа ингэ харах юм бол дотор талын одоо цагаан тавьсан харагдаж байгаа жишээ. Манай төрөл бол ингэж л харагдаг шулуултаа. Ер нь бол яг энэ одоо тухайд өрснөөс хамаарат бас хөөргөний одоо үнцэн бас өсдөг үү? Өснө. Ер нь бол зүгээр ер нь хөөргийг анзаараа харахаар нэг чулуун дээр өнгө одоо байгаль их бүтээсэн чулуу шүү дээ. Одоо энэ чинь зүгээр чулууг л анзаараад бодох хэрэгтэй. Тэгээд чулууг ингээ янзлаад хэлбэрдээд ухаа гаргаад ирэхлээр нэг хөөргөн дээр одоо юу гэдэг өнгө одоо жишээлбэл нэг төрлийн өнгө байгаад байвал одоо юу гэдэг арай үнэлгээ багтай. Одоо ингээл хөөргөн дээр ч одоо энэ хөөргөн дээр ингээд анзаараад харах юм бол хөөргөч өөр одоо ингээд хар өнгө байна, шар өнгө байна, цагаан өнгө байна, халтар өнгө байна, бор өнгө байна. Одоо өөрийнх нь орж ирсэн чулууны судлууд байна татсан гэдэг. Ингээд 4-5 өнгө ороод ирэхлээрээ нөгөө хөөргөний үнцэн чулуунда явж байгаа юм тэр. Ер нь бол хэдий ч нэл олон төрлийн өнгө орж харж харагдаж байна. Тэр хэмжээгээр л чулууны өөрийнх нь үнцэн тэндээ багтдаг. Та үзэгчд маань энэ дундаас одоо хамгийн хайртай гэх юм уу тийм үү? Хөөрг яг аль хөөргөн вэ? Та надад тэр хөөргөө үзүүлээч. Одоо энэ цоглуулгаас хамгийн хайртай хөөргөн аль вэ? Миний одоо суулуулсан дотроос ер нь бол хөөргөнөд бүгдээрэнд хайртай л да. Зүгээр яг би энэ хашуургийн жижиг хаштай их хайртай байгаад байдээ. Тэ цавцгаа хаш. Тэгээд энэ бол чулуун бол Оросоос орж ирсэн. Ямар нэгэн язмаг бидрээ байхгүй. Тэгээд толгой бол өөрөө нөгөө шүрэн толгой. Одоо манайхан сүүл бол ярьдаг АК шүрэн толгой гэдэг. АК шүрэн толгой тавьсан. Тэгээд алтан нуух цаанаас ялбахтай. Энэ бичакны харманд л явж авах зорилттой. Бас цагаан сараар бол бас эхнэр өдөр барчнаа жижиг. Тэгээд хөөргөл нэг том юм бариад гүгээд байлгүй тэгээд. Одоо миний хувьд ч том хөөргөө байвал их гоё гэж л ойлгоод байдаг байсан. Яг эдгээр та нар яагаад энийг сонгуулсан бэ гэхээр яг хобби сонирхол талаас бас хүмүүс гайхчих магадгүй шүү дээ. Яагаад нэг юм өнгөтэй чулуудаа те цуглуулад энэ нь одоо ингээд сонирхол арай өөр юм байж болоогүй юм тийм үү чинь зөндөөл юм байх. Яагаад заавал хөөрг гэж ч одоо нэг л ойлголт болох юм шиг гэж хүмүүс бас гайхчих магадгүй. Тэгээд яг энэ талаар л асуух гэсэн. Тухайлбал энэ хөөрг танд ингээд одоо авахд гэх юм уу тийм үү? Ямар мэдрэмж өгч ирсэн бэ? Та яг өөрийн хайртай дуртай тийм гоё гэсэн хөөргөө одоо тийм үү мэдээж бол худалдчлаа авч байгаа л та тийм ямар мэдрэмж төрдөг вэ? Яг энэ талаар үзэгчтэй сонирхол бол их гоё болов гэж би асууад чинь. Одоо ингээд хөөрг харж байгаа хөөрг сонирхдаг улсууд бол ерөнхийдөө чулуунд нэлээ сонирхолтой болцсон байдаг. Ер нь чулуу бол нэлээ хардаг болсон байдаг. Тэгэл энэ чинь бас нөгөө хөөрг хийдэг уран дархан улсуудтайгаа холбогдсон л та би одоо өөрөө чулууг нь аваад өөрөө хийлгээ гүгээд байхгүй шүү дээ. Мэдээж нөгөө улсуудтайгаа уулзаад нөгөө улсууд маань хийж байгаа дарагчид маань санал тавина нэг иймэрхүү
хөөрөг гарлаа гэд. Тэгэл тэрэн дээрээ очиод тэгээ нөгөө өөрөө автотай чулуунд өөрөө хоббитой учраас ер нь таалагдсан хөөрөг бол ер нь тэгэл авах галж бараг шөнө өрөхгүй шүү дээ. Авах гал ер нь бодог талсаар байгаа тэгэл авдаг. Энэ хөөрөг бол яг тэ нөгөө хөөргөний сайхан юм нь бол нэг хөөрөг биш ягаад нэгсэн хөөрөг байгаад идэм бэ гэхээр манай аавч бас хэлдэг л юм. Нэг л гараар нэг л хүнтэй нэг л тамхи татдаг шүү дээ гэдэг. Яг зүгээр хөөргөний сайхан юм нь бол Монголын ард түмний нэгдүгürt бол түүх соёл. Соёлоо дагаад одоо бидний өвөг дээдс аав ээжүүд өвөө эмээнэр дээшээ настан буургууд маань бүгдээрээ өөр гэдэг зүйлийг үдээ зэрэгтэй авчирч ирсэн. Одоо түүх соёлоо өөр хүмүүсд үлдээсэн байна. За хоёр тэгвэл хөөргөний сайхан гэдэг зүйл нь бол ер нь энэ тийм тамхилаад улсуудтай уулзалтад дандаа хөөргөөрөө сайхан тамхилж уулздаг. Тамхилна гэдэг бол тухайн үнтэйг бол амар амгалан мэрж дандаа аз жаргалыг өрөөж одоо хөөрөг тамхилахтал амар байна уу та гэж ингээл тамхилдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө хүмүүнээс амар байна. Хавржаа сайхан уу, үлжөө сайхан уу, зунслах сайхан уу гэж уулзч дандаа сайхан юм ярьж уулздаг зүйл байх. За дээрээс нь бол хөөргөн дээр би бас өмнө улсуудад бас хэлдэг л байсан. Ер нь бол хөөргөний 9 эрдэнэ гэдэг манай монголчууд бол ер нь эдгэлийн шинжтэй зүйлд бол манайх ер нь их дуртай байдаг шүү дээ. 9 эрдэнэ дээр бол харахад хөөргөн аваа явж байгаа бол ер нь 5 шинжийн аваа явж байна гэж ойлгоход баг болно. Тэгээд шүрэн толгой 1 нь, алтан нух 2 нь, тэгээд доотлын мөнгөн 5 нь, 3 нь, цаанаас соёо 4 нь, хагас эрдэнэ чулуу 5 нь. Ер нь бол манай төрлийн чулуу юу энэ хөөрөг хийж байгаа чулуунууд бол ер нь хагас эрдэнэ чулуу гэж ер нь олон улстай бол бүртгэлтэй тийм чулуугаар хийдэг. Тэгээ хоёлаас хөөргөний талаар ярьж байгаа юм чинь би танаас асууя. Энэ дайлангийн талаараас ярихгүй бол болохгүй баг. За дайлан гэдэг ингүүд бас л нилээ явж өгөх юм шиг үлээ. Та бас үзэгчд маань тайлбарлаж өгөөч. За энэ хоёр маань бас ямар дайлан? Энэгээр бас нэг юм хөөргөний уутнууд. Энэ одоо хавтаг гэж явах үү? Яг уу дайлан бол зүү орооч хийдэг байгаа. Дайлан бол за дайлан дээр бол мэдээж өнгөний ялгарл бас нэлээд ажтайхан байх хэрэгтэй. Өнгөн дээр. За энэ дээр бол одоо энэ дээр ингээд сайн анзааруулаад харах юм бол дайлан дээр энэ бол зүү ороосон. За зоолсон ширээстэй. Энэ бол гадна талын цэнхэр нь бол зоосон ширээс шүлждэн штэ нуцсан чинь. Тэгээд энэ голоор бол загсан нуруутай. Энэ одоо ингээд загсан нуруу, энд загсан нуруу, ийшээ загсан нуруу, ийшээ загсан нуруу гэдэг ингээд дандаа загсан нуруу. Энэ болгон ч одоо дандаа хүний гараар хийгдэж байгаа зүйл байхгүй. Зоосон ширээс. Энэ бас нарийн харахад их гоё юм байна те. Нарийн харахад тэгэл байх. Тэгээд энэ бол яг уцыг нь харах юм бол зоосон ширээс загсан нуруутай дайлан. Гэхдээ бүдүүн утсаар бол хойсон дайлан. Тэр тэнд байгаа бодор бор дайлан бол нарийн утсаар байсан дайлан баг. Тэгээд нэг уран ухаан хийсэн. Би яг нэг 2 хүний дайлан хавтаг бариад байгаа. Тий. Энэ бол арай жоохон техник дайлан Японд руу дээрсэн. За энэ бол нэлээд нарийн утсаар ойж гэсэн дайлан битээ. Жоохон техник үед 7-8 жилийн нэг амж хийсэн дайлан баг. Түрүүн бас нэг алдаа гаргачих болсон бас мэдэхгүй л юм л да. Юуны та надад нөх хөөрөглөнгөд би аваад одоо тавхилчаад шууд уцаагаад тавьчих шиг болсон. Тэгээд та би танаар бас хөөрөглөх ёс зүйгийг бас нэг заалгаж авмаар байна бас. Энэ хөөрөг байлуу да нэг хөөрөг тий. За энэгээр сонирхолтой тайлбарлаж халтар маань. За хөөрөгийг бол манай монголчууд бол мэдээж надаа амар амгалан гэрж хөөргөлдөг гэж ярьсан. Хоёр үйлдэлээр бол хөөргийг бол тамхилдаг байгаа. За нэгдүгээрт бол нэг сайн сайхан баяр ёслол сар шин уулзаагүй удсан улсууд найз нөхдөд уулзтаа бол заавал хөөргөний толгойг сайхан суллаад амар байна гэж уулздаг. Өөр байна гэж уулздаг баг. За нөгөө талдаа та надад барьжээ. За нөгөө талдаа бол хөөрг тамхилахад бас их учир байдаг байхгүй юу? Хөөргөн дээр тамхилахад ямар учир байдаг вэ гэхээр ер нь энэ хөөргөний тамхи бол ямар ч хөөргөний тамхи
3-1-ээр нь тамхи идэх. Аа 3-1-ээр нь дундуураас доогуур гэсэн үг шүү дээ. Тэгэхээр манай залуучууд ингээ анзаараад багтлаа тамхиг ингэж ухаад байдаг. Гаргаж ирэх гэл. Тийм, тамхилах байдаг. Тэгэхээр тамхи бол өөрөө гарч ирэхгүй шүү дээ. Тэгэхээр хөөргийг ингэж параллел хэлбэртэйгээр ингэж байршуулад хөөргийг тамхилахтаа параллел хэлбэртэй байршуулад өөр дүүгээ нэг л эргүүлчих. Тэгэхээр энэ тамхи чинь одоо ингээд дүүр ингээ гарч. Тэгэхээр чи ингэж хэвтүүлж хэвтээ барина гэсэн. Тэгээд одоо дүүрэн гарч ирсэн тамхиа бол дүүрэн гарч ирсэн тамхиа амсар дээр нь ингэж хусч баг болгож авна гэсэн. Тэгээд одоо ингэж авсан ядам руу эрхөөр хоёр дээр юугээ тамхи аваад буцааш сайхан суллаад буцаа сайхан нар зүсээр суллаад энийг тамхи авч үлдээд үнэрлээ тэгээд буцаагаад эндээ таамар байна гэж босооч. Тэгэхгүй бол би бол түрүү бас алдаа гаргаа буцаагаад яачих шиг шууд тавьчих шиг байсан. Тамхины бас энэ ямар үүрэгтэй юм бол та. Би бол бодоод байгаа энэ тамхи маань их төрүүлж үүсээд дараа нь энийг ардгуулах сав нь үүсээд тэгсэн тэр саваа одоо бүр хамгаалахын тулд дайлан маань үүссэн гэж ойлгоод байгаа шүү дээ. Тамхи манаас ямар үүрэгтэй вэ? Эрүүл мэндийн талаас ч гэх юм. Эрүүл мэндийн. Ер нь бол Европоос л үүсэлтэй гэдэг байгаа. Одоо жишээлбэл манайд энэ тамхилж байгаа тамхинууд бол хүрэн өнгийн тамхи байна, хар өнгийн тамхи байна, цагаан өнгийн тамхи байна. За бүр нунтаг шар өнгийн тамхи байна. Дээр үе одоо манай өвөө эмээ аав нар бол мэдэнтэй галзуу шар гэдэг хуучны шар тамхи их найталгадаг. За ер нь бол тэр тамхинууд энэ Германаас гаралтай байдаг нэлээд тамхинуудыг харахлаа. Тэгээд цагаан өнгийн тамхи тохиромж нь бол цэвэр хашуурган дээр цэвэр цагаан хашуурган дээр цагаан өнгийн тамхи ивэл илүү их тохиромжтой. За халтар маань бус төрлийн чулуунуудтай бус төрлийн хөөргөн дээр бол боор тэр хар галзуу шарыг айлын чийсэн болно л та. Тэгээ ер нь бол Европоос гаралтай тамхинууд одоо ч гэсэн орж ирж байгаа нь тэгж харагдаад байгаа. Тэгэхээр Европоос гаралтай л яг тэр тамхины үйлчлэл хөгжил бол нөгөө татдагаас үнэрлэлт рүү шилжсэнтэй холбоотой болоод гэж ойлгож. Зорилго нь яг ямар юм бол юу гайхаад байна. Найтуулах зорилготой гэж л ер нь анхын шатны мэдгэдэггүй. Бодоод байна тий. Татвар байж байгаа юм. Найтах байна. Энэ бүр найтах гэмээр тийшээд чаддаггүй. За. Тэгээд их үгүй болчихно. Ямар зорилготой юм бол би одоо найтаалгах бас нөгөө найтаалгах ч үнэ би энд их сайн байдаг. Дархлаа дэмжих гэж сонсч илаа. Бас ханаад өрсөн үед ч гэж сонсч илаа. Ямар үүрэгтэй юм бол энэ талаар танд одоо ямар мэдээлэл асуу. Яг энэ хамрын тамхины талаар бол надад бол яг мэдээлэл бол алга зүгээр. Мэдээж татчих байгаа учраас найтаалгаж байгаа шүү дээ. Тий. Найтаалгадаг юм. Гэхдээ одоо сүүлийн тамхинууд нөгөө дээр үеийн галзуу шар шиг сүрхэд найтаалгадаг байсан тамхиг бол болцсон шүү дээ. Одоо бол сайхан хамаар онгойлгодог. Одоо ингээд сэнгэндэг, гаатай өнөрлүүлдэг гэдэг одоо юм хөгжөөд бол ингээд найтаалгаад байдаг байсныг бол одоо сүүлийн тамхинууд ч өнөр нь их гоё болоод, гаатай болоод, хамаар онгойлгодог болоод бараг сүүл рүүгээ хараад ингээд анзаараад байгаа юм. Бараг имчилгээний зорилттой шулж байгаа. А ер нь бол нөгөө Америк төврүүгээ нөгөө Индианууд нөгөө тамхи татаж анх мансуурч анх нь эхэлсэн үүслэл ер нь бол тийм журмаараа л хамрын тамхи үүссэн баг гэж л би бодож байна. Та хоёрын тэгээд ярилцах цаг маань ерөнхийдөө бол өндөрлөх төгсөн байна. Залуучуудтай хандаж юу гэж хэлмээр байна. Би сонирхоод бас нэг юм асууч. Манжийн үед хөөргийг бас хүмүүс зарим нэг тийм юу хүлээж авах юм аа. Их
одоо буруу гэх юм те. Яагаад вэ гэхээр за нэг манж одоо дарлал байх үед одоо урдаас орж ирээд одоо нэг монголчуудыг дарлсан байдаг. 3 зүйлээр дарлсан гэдэг нь. За нэг нь бол лам болгосон. За нөгөөх нь одоо дээлэнд нь нудрах хийж гарын орсон. 3 дахь нь болохоор ингэрт нь хүүтэн чолоо хийж одоо үр удмаа үлдээх боломж хөөч гэдэг юм уу тийм ямар нэгэн тийм болгосон. Энэ тал дээр та юу гэж боддог вэ? Яг одоо бас нэг арай харьцангуй орчин үед иймэрхүү яриач бас байж боломгүй л та. Яг зүгээр хүний л өөрсдөө л бодол. Ер нь одоо ч гэсэн яг тийм бодолтой тийм сэтгэвтэй улсууд манай найз нөхдийн хооронд бол байдаг. Ер нь бол урдаас хятадаас манж ч манай монголчуудыг бас нэлээдгүй хэдэн зуун жил одоо бас 200 одоо дарлцуулсан ч үү. Тэр үед бол яа харахгүй манжчин улс бол хөөрөөр тохилдог байсан. Тэгэхээр дардаг байсан. Ийм байлээ түүх судлыг соёл хараад байхад. Гэхдээ өнөөдрөөс хойш эргээд түүхийг харахад бол манжчин улс гэсэн улс бол одоо байхгүй. Тэ. Нэгдүгürt. За хоёрдугаарт мэдээж түүх соёл одоо үндэсний өв соёл болтлоо хөгжиж идээшнэ гэдэг зүйл бол асар их удаан хугацаанд явж иж ирсэн байгаа байх гэж би ойлгож байна. Зөвхөн манжчин улсын үед л одоо 1900-аад оноос хойшоо 200 жил одоо манжид дарлагдсан гэж тооцоод бол тэр үеэс хөөрөг бол гарсан гэдэгт би бол манжчин улсаар Монгол руу орж ирсэн гэдэгт би итгэхгүй байгаа. Би урдан дурдж хэлсэн шүү дээ. 16 дугаар зууны үед бүр 14 5 дугаар зууны үед дэш бараг шахуу баг хаадууд бол хөөрөг барьж томхилдог байсан. Тэгэхээр бол заавал манжтай холбоод байх юм бол байхгүй гэж ойлгох. Ер нь бол урагшаа хятад руу бол хятад хөөргөнүүд бол байдаг. Одоош байдаг. Одоош бас томхилдог. Гэхдээ яг одоо хөөргөний одоо үнцэн хийс зур ухаан өв соёл болгож авч үлдсэн цорын ганц улс бол Монгол улс байхгүй. Тэгэхээр бол энэ бол үгийн үе миний аав ээж өвөг дэцтэй холбоотой түүхийн үнэт зүйл учраас бид нар хайрлж хамгаалах хэрэгтэй. Миний бодлоор. Тэг. Мэдээж хүн юу ч одоо үзлүүдлээ хаач ямар ч байдлаар илэрхийлж болно. Мэдээж тэр байдлаар ярьж байгаа улсууд бол би бас баруухгүй. Тэр бол өөрсдийнх нь бодол гэж бодож байна. За үзэгчдээ ингээд нэвтрүүлэг маань энэ үрээд өндөрлөж байна. Тэгээ бидний урилгыг хүлээн авч манай нэвтрүүлэгт оролцсон бас их сонирхолтой яриа болсон болов гэж би их хувьдаа дүгнэж байна. Танд маш их баярлалаа. За баярлалаа. Таны цаашдын ажил амьдрал чинь амжилт хүсье. За баярлалаа. Сайхан нэвтрүүлэг баярлалаа та бүхэнд.